संसार पंखा जगदुज्जहार तस्मै नमस्कृत्य
यथार्थशास्त्रे शास्त्रं प्रवक्ष्यामि अभिधर्मकोशम् ये धर्मा हेतुप्रभवा हेतुर्भेषां तथागतो जगत् तेषां यो निरोधः एवं वादी महाश्रवणः ये धर्मा हेतुप्रभवा हेतुर्भेषां तथागतो जगत् तेषां यो निरोधः एवं वादी महाश्रवणः ये धर्मा हेतुप्रभवा हेतुर्भेषां तथागतो जगत् तेषां यो निरोधः एवं वादी महाश्रवणः ओम संभर संभर नमस्कार
зарим шамдан үгүй уулгсан байдаг. Бичиг үсэг уулгаад гэж шүрэн зуулаасаа гэж уншиж байсан гэж. Тэгснээс яг бүх ганжуур бүх ажилласан зүйлийн бүгднийг ингэж имхтгэсэн юм имхтгэл байгаа хүн. Тэгээ бурхан багш ихнэрван талсны дараа зарилын имхтгэлийг удаа дараалан 3 удаа хийсэн. Тэгээд 3 дахь нь 4 дахьт нь 2 дахь 3 дахьт нь ингээд бичиг үсгэн болгосон байдаг. Гэвч одоо исламын зэргүүд гэх мэт шашны их тайсан одоо 3 удаа гарсны улмаас одоо ихээхэн тийм ном содрын юм ингэж шатааж зүтгээд устгаад ингээд маш ихээхэн хэмжээний хохирол одоо учирсан байдаг. Тэгээд төвдийн цасны оронд одоо их нүүрэн хаан Тэсүн Дэзэн хааны үед орчуулагч Лозоо нар бурхан багшийн ном содрууд ихэнхийг нь төвд хэлээр орчуулсан байдаг. Тэгээд энэ хүн орчуулгын бүгднийг ингээд содруудын бүгднийг ганжуур гэж гэх юм зарилын орчуулга гэсэн утгатай үлдээ. Сүүл манай энэ 5 дугаар жавханд буюу 1312 оноос одоо Ихион гүрний үед Ихион эзэнт гүрний үед их эзэн хаан аюур барбад гэдэг Монголын Чингисийн одоо огсааны хаан гэдэг Хурлаа хааны 30 байна уу? 30. Мэдээж аюур барбад хаан 9 жил хаан ус суусан байдаг. 9 жил хаан ус суух үедээ их мэрэгэн багш Жамбагийг төвд орноос Монголоор мөрж залж авчирсан байдаг. Тэгээд тэр Жамбаг багшийг Монголд залж авах үед замун одоо түүний тэр Жамбагийн багш Жонда регулэр албад алт мөнгө их мэт одоо хэмжээний өргөл барьж тэгээд хятад их цаас үзэсгэлэнтэй хангаж төвдөд багшийн бүхий л содруудыг бүгднийг ихийг хайж одоо бүгднийг гүйцэтгэж эмхтгэхэд тэгээд одоо хамгийн анхны тийм эмхтгэл гаргасан гэж нартан хийдэг тэрийг залаад тэр хэрэгтэй гэж хичээнүүгээр айлтсан байлаа. Тэр айлтсны дагуу Жомдаа регрэл тэргүүтэй мэрэгдүүд ишил Лозоо содон хоцсол Лозоо ямар жансан тэргүүтэй Лозоо нар эмхгийн хамт одоо Зенометр мөнгө варма Кашмирын Соомонт гэх мэт мэрэгдүүд хам ганжуур хотуудыг ихийг хайж олоод англиар хуваагаад Венайн англи, Билбэрдийн англи, тэгээд одоо их олон судрын англи, одоо татрын англи гэх мэт англиар ингэж хуваагаад алдааг нь сайтар шалгаж шүүж засах гэх мэт ийм их асар их ажлыг олон жилийн турш одоо бэрхшээл үйл харгалзсан гүйцэлдүүлж ганжуурыг бүрэн гүйцэтгэсэн цас төвдийн орноо ганжуурын анхны эмхтгэл нь болсон. Тэгэхээр ганжуурын хамгийн анхны эмхтгэлийг чухам Ихион гүрний хаан аюур барбад хаан одоо юунд итгэжсэн байна. Өөрөөр монголчууд анхны эмхтгэлийг юунд итгэж одоо хилүүлсэн байна. Бүхмээр хангаж өгсөн гэж бих одоо тэр цаас бүхмээр одоо хангаж өгч тэгж нартан ганжуур хамгийн анхны нартан ганжуур гэж юунд итгэж хилжсэн байна. Улмаар одоо цалт ганжуур гэж бас нэг одоо ганжуурын хөвлөж гараад бас нэг нартны бас нэг шин одоо хөвлөж гараад тэгээд болохоор дэгээ ганжуур, жонэ ганжуур, хас ганжуур гэх мэт хөвлөж удаа юу болсон түүхтэй. Тэгэхээр ерөнхийдөө ганжуурын дамжлагыг хүртэх ач тус нь юу байдаг вэ гэхээр тэр бол бүхэн багш өөрөө зарилсан байдаг. Тавсад суултар дээр болохоор сүүлчийн 500 жил гэдэг нь одоо бурхны шашин бүр мэдвэжгүй устдад оролдоод сүүлчийн 500 жилд нь бурхан багш номын үсгийн бүрээр залгана гэж. Ерөнхийдөө бурхан багш Яваад халихаас өмнө миний одоо
төрсөн лагшин гэдэг хайлж байгаа боловч номын лагшин бол хизээ өгөх таавалтай байна гэж хэлсэн байна. Тэгэхээр тэрхүү номын лагшин нь одоо чанарын одоо зүрх сэтгэл дотор ингэж бясалгаж тэр одоо номоо бясалгасан тэр нь бол энэ номын лагшин. Тэгээд тэрхүү номын лагшин ингэж одоо өсөлт буулгаад ингэж бичсэн. Тийм юм болохоор одоо энэ номын үсэг. Тэгэхээр тэрхүү номын үсгийн дүрээр залгана гэж. Маш сүүлчийн 500 жил намайг гэж бодоод хүндэтгэл үзүүлсэвэ гэж. Яг бурхан багш мөн гэж бодоод хүндэтгэл үзүүлэх. Эцсийн эцэст бурхан гэдэг бол үнэншгүй бурхан гэж байгаа. Ямгуух бурхан гэж хоёр байна. Бурхан эрдэнэ гэдэг чинь үнэншгүй бурхан ямгуух бурхан гэж хоёр байна. Яг үнэншгүй бурхан нь бол ном эрдэнэ альсан ном эрдэнэ гэсэн үнэншгүй бурхан. Тэгэхээр ном эрдэнэ илэрхийлсэн үнэншгүй одоо номын бодлого болохоор ямгуух бурхан гэж. Юутай ч энийг яг бурхан багш задарч байгаа гэж бодоод хүндэтгэл үзүүлсэвэ гэж. За мөн одоо Махамокш судраг дээр юу гэж хэлж байгаа 500 доо тэргээр юу гэж хэлж байгаа гэхээр номын нэг үе, нэг үг, нэг шүлгийг барих унших аваас ач тусам дараах буюу гэж. Энэ судраг аймыг тогтоосон хэн богоос хамт зовлонгоос салах хөлгөөж муу зайн ногт болохгүй амар уушгийн оронд хүрэх болно гэж Махамокш судраг заасан байна. Агуу арамт мөкс саарны хэмээх нууц тарины номын юу гэж заасан бэ гэхээр Бурхны альсан судрах даган баясах өсөлт буулган бичих тариныг унших санаа багтангүй буянтай бөгөөд судрын хүн утгыг ухаарч өтөр төрхөн Бурхны утгыг олох бүлгөөж. За мөн одоо ганжуурын дамжлагыг хүртсэний ач тусыг одоо ингэж багш нар ихс дээдсийн аман одоо тийм сургаалуудаас юу гэж ажилласан бэ гэхээр Бурхны зарилгатай шууд холбогдож байгаа шиг ажилтныг маш их гэжтэй. Энэ бол ерөөсөө тасралтгүй дамжиж ирсэн уламжлал учраас ерөөсөө ингээд Бурхан багшаас шууд ажилтныг ингээд хүртэж байгаа гэсэн үг. Тэгэхээр Бурхны шин бол тийм тасралтгүй дамжиж ирсэн уламжлалыг маш чухалчилсан юм байна. Тэгэхээр Бурхан багш дарж байгаа үед бол мэдээж юм өсвөр буулгаар байсан. Тэрийг нь яг гэхээр чихэр амнаас амаараа гэж ажиллаж байсан. Тэрийг нь шаргуулсан гэж тогтоож аваад цээжлээ. Тэгээд дараагийн шаргуултаа ингэж амаараа дамжуулах гэсэн. Аман дамжлал. Гэснээс бичгийн дамжлал байгаагүй. Аман дамжлал бол одоо хамаагүй тэр ажилтныг ихтэй гэж тийм. Тэр дамжлагын ингээд өдөртөл хэдэн 2500 жилийн шавьяас багшаас шавь гэж дамж ирсээр өдөр одоо бидэнд хүрч ирсэн байгаа. Тэгэхээр тийм учраас одоо ажилтнууд маш их байна. Тэгэхээр ерөнхийдөө зүгээр Бурхны номыг үсгийг нь зүгээр уншсан төдий бол бас тэр ажилтнууд төдийлөн их байхгүй шүү дээ. Яг тэгэхээр тэр нөгөө аман дамжлал хүртээг учраас ажилтнууд төдийлөн байдаг. Тэгэхээр санскритээр энэ лүн буюу дамжлалын юу гэдэг аагуна гэж хэлж аагуна. Санскритээр аагуна гэдэг нь юу гэсэн үг вэ? Тасралтгүй дамжиж ирэх гэсэн үг. Ирэх аагуна гэдэг нь ирэх гэсэн үг юм. Тасралтгүй багшаас шавьруу гэж чихнээс чихрүү гэж дамжиж ирэхийг одоо аагуна гэж байна. Тийм учраас тэрхүү дамжлагын хүртэн гэдэг бол Бурхан багштай шууд холбогдож байгаа гэсэн үг. Бурхан багшийн дамжлагтай шууд холбогдож байгаа гэсэн үг. За мөн буйны чуулган боримтлол маш том одоо тийм сайн арга болж байгаа учраас маш одоо тустай. Дээдийн нуруу ариас гарч байгаа. Хэдий одоо тэр дотроо юмнуудыг ойлгож чадахгүй ч гэсэн тэр чинь ингээд чихэнд чинь сонсогдчихл байгаа боловч дадлах юмсарт чинь ариас
тавьж байгаа гэсэн. Тийм учраас алиас тавих. Замун одоо дээдийн өмнө сүсэг соёол юм чинь. Замун энэ бол хоёр насны сайн сайхан хүмүүс болно. Хүмүүс сэтгэлээ ойлгож мөнхийн ороо хүрэх хүмүүс болно. Замун одоо нүгэл хилэнцээ арилгах. Оюуны чуулган бодлох хамгийн дээд арга гэсэн. Мөн дамжлагтай нэг удаа унших, дамжлаггүй 100 удаа уншсантай буйн пэцэн гэж одоо Гарбигийн одоо дээдсүүд гэж амбуг айлтгах байсан. Тийм учраас зүгээр нэг ингээд дамжуулыг унших, дамжлагыг хүртчихэд дамжуулыг унших бол хамаагүй их юм байна. Тийм учраас одоо энэ дамжуулын дамжлагыг хүртэхэд ингэж чухалчлалын учир нь эндээ байна. Гэснээс биш зүгээр уншиж чаддаг хүн болгоно ингээд дамжуулыг аваад уншиж болно л доо. Тэгвэл байхгүй. Гэхдээ тэр дамжлагыг хүртэхэд зүгээр ийм чухал ач холбогдолтой байна. За би зөв бүгдээрээ сайн өнөөдрийнхөө өнөхөө багшийн зарилгыг тэр холоос нааш нуруундаа өөрч авчирсан өнөхөө одоо буйна эцсийн одоо төгс бэгэрхийн тухай бүгдээрээ сайн зориулаад тэгээд одоо ерөөд уншаад тэгээд бүгдээрээ ингээд босож нэг нэгээрээ ингээд мөрөгцгөөрэй ингэж игнэж зогсож байгаа замраагүй байдлыг үүсгэхгүйгээр ингээд бүгдээрээ игнэж зогсоод Ангелтаа сайхан мөрөгцгөөрэй. Оо Иоанн